Аз жаргалгүй гэрлэлтэд байна гэдэг зүгээр л тамлал. Тэрнийг орхиеч. Аав чинь төөрсөн. Миний ич буруу байгаа. Энэ бүх замбраагүй байдлыг цэгцлэх хугацаа өгчихвэл би эргүүлээд аваад ирнэ. Биднийг оролцуулах хэрэггүй. Би жаахан хүүхдүүд биш. Аз жаргал гэж юу байдгийг мэднэ. Гэрлэлт. Тэм чингийн зүйл биш. Чи ойлгохгүй. Чи урмын минь хугаллаа. Чи хитрүүлэн хянаж өөрийн хүүхдүүдэд холдуулж байна. Би бүх зүйлийг чиний төлөө л хийсэн. Надад хэрэгтэй зүйл тайван амьдрал байсан. Нөхөр хүүхдүүд чинь гайхамшигтай байхын тулд зочдыг дуулж хөгж өгөх ёстой. Тэгж байж чи бусдад магтуулна. Энэ гэр бүл салж унж байгаа нь чиний буруу. Өмнө нь би өөр хүнийг хайрлаж эмээг чинь хамгаалж чадалгүй эрт нас варуулсан. Ээж чинь эвдэрхий гэр бүлд өнөөдрийг хүртэл өөрийгөө шаргалуулж ирсэн. Ээж би энэ гэр бүлийг хаяаггүй. Протея бол бидний хайрын бэлэгдэл. Энд байсаар байна. Өөр хүнийг мөрдөх хэрэгтэй байна. Хэн? Намайг шахах хэрэггүй. Энэ гэр бүлд гэрлэлт хөнгөнөөр авч үзэх зүйл биш. Бид найзууд, бид ямар ч харилцаагүй. Тай. Уучлаарай. Ээж хайртай бол намайг тавиад явуулчих. Тэр хоёр миний хүүхдүүд. Эцэг минь биш байсан ч олоосоо гэж хүсэж байна. Нина. Өөрийн чинь хүүхдүүд зовж байхад яах гэж хүний төлөө амьдрах юм? Тэр мэдрэмж үнэхээр жигшмээр.